Карл Маркс ч өөрөө ер нь аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалтай холбогдож байгаа гэсэн. Тэр үед одоо нөгөө капитализм хүчээ авсан. За тэгээд тэрний ер нь ирээдүг Маркс өөрөө олж харсан. Тэгээ яаж мухардалд хүрэх. Тий, одоо яг мухардалд ирчээд байгаа л да. Ирчээд байгаа юм ирчээд байгаа. Тэгээд одоо юу руу орох гээд шүү дээ. Империализм руу орох гээд шүү дээ. Эзэрхийлэл рүү. Бүр юу юм бэ? Яг л империализм чинь эзэрхийлэх дэлхийг баасан байна. Тэр чинь нөгөө хим лонлоо орцсон байна. Хим лойлоор дамжуулаад. Хим лойноор дамжуулаад империализм хэлсэн байхгүй. Бүтэн хиндэг болно. Бүтэн хиндэг болж байгаа. Чиний бүх хөдөлгөөнийг тэр байтга чи юу бодож байгаа, юу бүсэж байгааг чи үлдэж байгаа. Урчлаад хэлье гэж байгаа байхгүй. Жинхэнэ нөгөө ирчлээгүй юм байна. Ирчлээ одоо март. Би устна. Би ийм гэдэг чинь ч устна. Тийм. Зүгээр л одоо сайхан робот бүх юмар нь хянаа хийчихнэ. Харин тэр чинь империализм байхгүй. Тийм учраас тэрний чинь Маркс энэ чинь анхааруулсан байна. Тэр нэг ийм alienation гэж нэг чухал ойлголт байхгүй. Манайх бол хүний эрхэл энэ төр гэнэ хачин тийм үү? Нөгөө юугаар монотизмаар очиод байгаа байхгүй юу? Тийм. Уул нь бол тэр чинь бол хүн бол тэг өөрийнхөө байж чадахгүй болчихноо л гэсэн үг яваад байгаа байхгүй. Өөрийн хүслээ илэрхийлж чадахгүй. Юм хийхдээ заавал одоо мөнгөний төлөө эсвэл энийг хийгээд бичүүлдэг чин гэсэн тэгжил хийдэг уртаа кайфтай хийхэ болчихноо. Уул нь бол гар урлал байхад хүмүүс дандаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дийлүүлж явдаг байсан. Аж үйлдвэр болчоор чи яг робот шиг болоод машины арцах гэж байгаа байхгүй. Тэгэл бүх юм автоматчлагдчихсан. Бүх юм стандартын дагуу. Тэгээ чи байхгүй болчих واخгүй. Тийм ээ. Наа чи өстой амар яриа байна. Яагаад тэгэхээр одоо нэг сүлийн хүмүүс яриад байгаа байхгүй. Би ингэж хүсээд байна, би ингэж сонгоод байна гэдэг байгаа. Аль хэдийн цаана програмчлчихсан. Одоо бид Google руу мэдэн штэ. Юм хайгаад орлоо. Маргаашаас нь тэгэл битүү тэрээр ингээд бөмбөгчдөг штэ. Яг одооны нэг юм чи тийм юм байна бодох. Яагаад тэгэхээр би энийг хүссэн, би аваад юм гэсэн нэг тийм аз жаргалгүй нэг юм хачин хүмүүс очиод байгаа штэ нэг юм. Одоо iPhone тийм үү одоо тэгэл 17 авах гал одоо бүгдээрээ тийм үү? iPhone 17 авахгүй болохгүй. Тэгээд яагаад тэгэхээр авахгүй болохгүй. Тэгээ авсан мөртөө нэг тийм жаргалтай юм байхгүй. Авчихсан бол одоо 18 яриад эхэлж байгаа юм чи.